3 дугаар бүлгийн 14 дахь хэсэг. Нуглаа хочод Цэрэн дашийн давааж ав. Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны тогтоолоор 1940 оны 6 дугаар сард дотоод явдлын яамд 70 хүн шилжүүлж өгөхийг боловсон хүчнийхээ хилтэст үүрэг болгожээ. Тэр тушаал ёсоор би 30 хүний хамт ирж 1940 оны 8 дугаар сарын 8-нд томилогдож байв. 1941 онд Германы дайн эхэлсэн. Нэг өдөр хөдөө явуулна орд эсгэртэйгээ ир гиснээр конторто ирсэнд Германы тагнуулын хэрэгт намдаг, дорч сүрэн, наваан юндан нар болон урд сууж байсан Эренчин Бомбаев нарын нилээд олон хүнийг баривчилсан байв. Бид нарыг энэ хэргийг өдөр шөнөгүй байцаахын тулд ирүүлсэн байжээ. Бид гэртээ харахгүй мөрдөн байцаалд явуулж байв. Би эсэргүүгдэж байсан наваа юндан Эренчин Бомбаев нарыг байцаасан. Энэ 1940 оны үед шоронд байсан наваа юндан Эренчин Бомбаев дуурж ав. Жаданбаа мэт хүмүүс тагнуулын буюу янз бүрийн ном орчуулга хийн. Тэхийн орлогч дарга жанцсан хорлоо лавг нарыг барьж шийтгсэний дараа 1939-өөс 1940 оны үед олон хүн баривчилсан боловч уг хэрэг худал болж суллагдаад нэгэнт буудагдсан лавг мэт хүмүүс хохирсон юм. 1940-өөс 1941 оны үед Хямны заводын хэрэг гэж мөрдөөд бас л худал болж суллагдсан. Би ганцаар үлдсэн шүн байсан учраас зөвлөхийн тасалгаанд Цэрэн новын хамт ортол Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн төвчөөний орлогч гишүүн Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв хорооны дарга Максар зогсож байв. Харин Сингид оржийг суллсан өдөр сандал дээр орлогч сайд Жамбалт оржийн зөвлөх Сококо шууд л суран бүсээр зодож байсан. Энэ үед Максар Сингид орж нар зодуулж улаан цусыг нь гойжуулсан байсан. Баасанжав дорж пүрв нар өөхөх шахаад байсан учраас байцаалтыг шуурхаа явуулж байлаа.